Элэг нэгт монголчуудаа ирж байгаа шинэ оны мэндийг дэвшүүлье. Ардчилсан намын хувьд улиран одож байгаа 2011 он Монгол улсынхаа хөгжлийн ойрын ирээдүг тодорхойлсон олон ажлыг сэдэн санаачилж амжилттай зохион байгуулсан бүтээлч цаг үе байлаа. Эдгээр ажлын шанг татаж шавыг тавьсан эхлэл нь Монгол хүн 2020 хөтөлбөр юм аа. Энэ хэлэлцүүлэг маань 28500 км замыг туулж 21 аймаг 9 дүүргийг хамарч чадлаа. Ардчилсан нам, ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйл болсон Монгол хүн бүрийг эрүүл чирэг, эрдэм боловсралтай, эрх чөлөөтэй, эрхэлсэн, ажилтай, инх хамглан баялагын төлөө энэ хөтөлбөрийг боловсруулж хэлэлцүүлж байгаа билээ. Монгол хүн 2020 хөтөлбөрийг бодит ажил болгох арга зам нь эдийн засгийн хувьсгал юм аа. Эдийн засгийн хувьсгал амжилттай хэрэгжснээр эдийн засгийн өсөлт маань айл бүрийн босхийг даван орж айл өрхийн ахуй амьдрал нь дээшилж эх орн маань зөв хөгжлийн замд орох учиртай. Монгол түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө Монгол орныхоо эрчимтэй хөгжлийн төлөө ардчилсан нам хамтарсан засгийн газарт орж ажилласнаас хойш 3 жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бид улс төрийн намууд зөвхөн сөргөлддөг биш, бас ард түмнийхээ эрх ашигын төлөө хамтран ажиллаж чаддгийг харуулсан ийм цаг үе байлаа. Эрчимтэй хөгжлийн суурийг ч бас тавьж чадлаа. Гарч байгаа 2012 он бол сонгуулийн жил юм аа. Энэ сонгуулийн үр дүнд ард түмэн маань эдийн засгийн эрх чөлөөтэй болж айл өрхийн амжиргаа ахуйн дээшилж Монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломж үрднэ гэдэгт итгэлтэй байна. Ардчилсан Монгол улсын ахан дүүсээ шинэ ондоо эрүүл энх аз жаргалтай байхын ёроолыг дэвшүүлье. Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргье.